Гендер суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэл нь Монгол улсад тулгамдсан асуудал хэвээр байсаар байна. Хүчирхийллийн нүцгэн үнэн судалгаагаар Монгол улсад 3 эмэгтэй тутмын 1 нь бие махбодын хүчирхийлэлд өртдөг. 10 эмэгтэй тутмын 6 нь салсан нөхөр өмнөх хамтран амьдрагчийнхаа зүгээс хүчирхийлэлд өртдөг. 2019 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 8 хүн амиа алдаж 732 хүн гэмтэж бэртсэн. Тохирогчдын 89% нь эмэгтэйчүүд, 7.7% нь хүүхэд байна. 3 сая хүн амтай манай улсын хувьд энэ тоо бол том эмгэнэл. Та бид энэ амьдралыг хүсээгүй. Энэ тоо хэд хүрч байж бид анхаарлаа хандуулах ёстой. Хүн бүхэн энэ асуудалд анхаарах цаг болсон гэр бүлийн хүчирхийлэлд цэг тавья. Таны хайртай хэн нэгэн Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн юм биш үү? Та үүнийг одоо л зогсоож чадна. Таны оролцоо чухал. хүчирхийлэлд орон зай байх ёсгүй. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэцгээе. Хүчирхийллийг зогсоо. Бид оройтойгүй байна. Хүндлэнгийн ажиглагч та битгий байгаач. Бид бол хүмүүс, бид бол аратан биш. Дотор байгаа аратан шин чанараа бид нар дардаг байх хэрэгтэй. Хүчирхийлэлд үгүй гэж хэлцгээе. Аавын хувьд, ахын хувьд, ээжийн хувьд, Эгчийн хувьд, хөршийн хувьд, мөн найзын хувьд хүчирхийллийг хамтдаа зогсооё. Цаг нь болж. Хайртай хэн нэгэн тань хүчирхийлэлд өртөхөөс өмнө Яг одоо таал зогсоож чадна. та, би, бид бүгд зогсоо шатна. Хүчирхийлэлд үгүй гэж хэлье. Хүчирхийлэлд цэг тавья. Яг одоо. Хэрвээ та болон таны ойр дотны хэн нэгэн гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн эсвэл өртөх эрсдэлтэй бол цагдаагийн газрын шуурхай дуудлага 102 107 утас, хүүхдийн тусламжийн утас 108, хүчирхийллийн эсрэг үндэсний төв 9649  тэг 5 утсанд хандаж зөвлөгөө мэдээлэл авна уу?